Hi guys, өнөөдөр оюутан сурагчтай өгөх нэг зөвлөгөөгөө оруулъя. За, ер нь бол хятадд ингээд сурж байгаа оюутнууд бүгдээрээ мэддэг байх нөгөө нэг хичээлээ сонсоод ерөөсөө гүйцдэггүй. Тэгэхээр ингээд бичингээ ингээд сонсохоор ерөөсөө гүйцдэггүй. Тэгэхээр би яг яадаг гэсэн гэхлээр би зүгээр шууд voice record хийгээд тавьчихын. Тэнгүүтээ багшаагаа ингээд амар сайн сонсдог. Тэгээ хажуугаар нь би ерөөсөө ингээд голыг нь л тэмдэглэдэг байсан. Ерөөсөө тэр PPT-г бүгднийг бичих гэж ерөөсөө яддаг байсан. Тэгж зүтгэдэг байсан. Анх би яг тэгж зүтгээд ерөөсөө юу ч сонсоод ороогүй тэгснээ бичиж амжаагүй юу чихгүй л хоцорчдөг байсан. Тэгээ сүүлдээ болохоор зүгээр шууд PPT багш өгч магадгүй өгөхгүй ч магадгүй чи мэдэхгүй тийм болохоор зүгээр уцаараа зураг аваад тэнгүүтээ voice record хийгээл тэгэл дараа нь ахаад гэртээ яриа сонсдог байсан. Тэгээд ерөнхийдөө би ерөөсөө хичээл дээрээ унжаагүй. Тэгээ яагаад гэхэлэр би нэг хичээлийг 2 удаа сонсчдөг байсан гэсэн үг. Яагаад гэвэл сургууль дээр ингээ хичээл орж байхад би нэг сонсон. Тэнгүүтээ гэртээ яриад ахаад нэг сонсон. Тийм байдаг байсан. Тэгээд ерөөсөө гадаад сурах